За окей тэгэхээр манай Quantry сайтын нэвтрүүлгийн эхний зочноор стример хорлоо буюу Тэмүл оролцож байна. За хорлоо өөрийгөө танилцуулаач. Намайг Тэмүүлэн гэдэг контрол стрим хийдэг. Тийм залуу байна, сайн байцгаана уу? Caster, streamer. Caster бодлаахан. За тэгвэл X Valorant player Quantry хэрэг үнзгийн мэдгийг хамтаа алцгаая. Хүмүүрийн мөрөөддөг скинүүд. Мөрөөдлөө скин клуб дээр бийжүүл. За надад нэг 12 асуулт байна. За 12 асуулт. За би спонсорг байгаа болохоор дээдлээ 500 мянга л өчтөн. Чат. Окей. За чамд 2 боломж байгаа заяа. За. Эхнийх нь 2 хариултыг хасаад 50-50 гэсэн сонголт. Хоёр дахь нь уцаараа хин нэгэн рүү залгаад найдасаа асуух. Би нэг хүн дуудаж болох уу? За болно. Хэнийг ч хамаагүй дуудаж байна. За. Окей. Гэр чин цуг байгаа юм уу те? Бага. За. Мяа байгаа шүү дээ. За let's go. 20 сая төгрөгийн асуулт. Zeus-ээр kill хийхэд хэдэн доллар авдаг вэ? А хэлбэр $1500, Б хэлбэр $300, В хэлбэр $600, Г хэлбэр мөнгө өгөхгүй. Утгаараа их тэр 1500 өгдөг баха. Zeus бол тэр 600 юм болов шүү. Бэ ата сүртэй. Дэжтэй бодъё л тоо. Zeus. Ячаа Zeus-ээр kill хийгүүд Zeus-ээр яж байгаа барьдгүй маа. За 300 гिचээ. USP rifle rifle-аар байдаг те. Тийм. Мөнгө бол агуудъя. Өгдөг болоо. За хэрэг тэгтээ. За 600. Бигийн сонгоё. За манай эхний оролцогч хорлоо маань эхний асуултын эцсийн хариулт В хэлбэр $600 сонгосон байна. Яа наач яг дуусгаж байгаа бодчихсон. Яа. What нэр өгдөг юм уу? Мөнгө өгөхгүй. Яаж байгаа юм? Яаж байгаа ч одоо чамаас асуултад яах вэ те? Өгдөг юм биш тий. За. Би ч өөр эндээс мөнгө авахгүй юм байна л да. Йоо яаж байгаа Zeus барьдгүй маа. Zeus барьж дайчдаггүй байхгүй яаж байгаа билээ. За эсвэл энийг яг нэг боломж гэж бодоод тэгээ дараагийн асуулт руу орох юм аа. Шууд өгөө нь ингэж дуусчих юм. Уг нь бол ингэж дууссан. За. Ачи тэгээд хэлээд ийсэн юм уу те? За яг боломжоор нь юу л дээ. Хэлээ бас те. Нэрээ ийм шүү. Одоо энэ ингээд 200 мянгаар хүрчихэж байгааз. За 200 мянга хүрчих юм бол цаашаагаа ингээд хит хүрээч алдсан бэ хамаагүй 200 мянга авах байхгүй юу? Энэ одоо чекпоинт гэсэн үг. За хоёр дахь асуулт 40 мянган төгрөгийн асуулт. За CS 2 тоглоом хэдэн онд нээлттэй хийсэн бэ? А хэлбэр 2022, Б хэлбэр 2023, В хэлбэр 2024, Г хэлбэр 2025. бита хамаарна нэстэ. Юу хамаарна? Бита хөлбөр гэж гарсан шүү дээ.
За бета хөлбөр C чинь яг нэг онцсон баха. Тийм үү? Тий. Limited юугаараа Тий. юу гэж гаргасан шүү дээ. 23 он. Хэр итгэлээ. Үгүй. Шок гэдэггүй байна. Би чинь Valorant-ыг 2020 оноос тоглонгуудаа би 18 онд Солонгост очоод 20 он хүртэл Counter тоглож байгаа. 20 оноос хойш би Valorant тоглоод энэ 3 жил яваад би Counter тоглож ирсэн байхгүй юу? Ааха. Тэгэхээр хэд 23 болж тарах гэдэг наа. Энэ 23 болж тарах гэдэг юм. Тий, 23 гэж юу вэ? За замдаа. Одоо nice try хийлгээ да. Одоо 23 даанда. За хорлоогийн 2 дахь асуултыг хийсэн хэлбэр 2 дахь Б хувилбар буюу 2023 гэсэн. За. Хамтдаарцгаая. За зүг байж таа. Яа! Тийм бохгүй юу? Яа. За ингэ явах 20 онд ааха. яг тэгжсэн байхгүй. Яг 20 онд би 2 жил үлээ 3 жил яг Valorant тоглолцоо тэгээд би Valorant-аас ер нь зайлс хийцээ байхгүй. Аа. Тэгээд контрол орцсон. Тэгэхээр 23 тийм юм. За ямар ч тач стример хотлоо 40 мянган төгрөгийг халаалсан байна. За ингээд түүний 3 дахь асуулт руу орцгоё. 60 мянган төгрөгийн асуулт мейжор тэмцээнд хамгийн олон удаа төрүүлсэн тоглогч аль нь вэ? А хөлбөр Dupré, Б хөлбөр Magisk, В хөлбөр Apex, Г хөлбөр Simple. Яг за вэж та бодъё л тоо. Magisk Dupré хоёр чинь бол тэрэ ер нь хуучин яг Astralis-ийн эд үеийн Dupré чинь бол яг Astralis-ийн эд үеийн яг хамаг мажорыг түүдэг байсан. Apex одоо сүүлдэл мажор түүж байгаа. Тэгээ яг энэ бол тим их бас болоогүй. Яг зүгээр яг тэмцээд ажиллажлаа. Simple бол байгаа. Тим их биш. Nice try. Dupré. Хөлбөрийг сонгож байна. За стример хорлоо 60 мянган төгрөгийн асуултан дээр А хөлбөр Dupré сонгосон байна. Яа нэг стример хорлоо хөлбөрийг сонгосон байд гэдэг нэг бүр зүрх рүү ороод ирлээ. Яа. Dupré гэдэгт хэр ихтэй вэ ер нь? 60 70%. Dupré Magisk хоёр цуг яваадсан шүү дээ, тэ? Яагаад Dupré сонгох болов? Magisk чи өөр багтаж орж ирсэн мэт. Би тэгж бодож байгаа. Тэгээ санаад байгаа. За тэгвэл хэцүү ярилтын хамтаарцгаа. Yes! За Dupré зүг байлаа. За ямар тач тэрээр 60 мянган төгрөгийг халаасалж чадлаа. Тэгвэл тэр 80 мянган төгрөгийн асуултанд ямар асуултанд хариулахыг хамтаарцгаая. Эдгээр багуудаас Simple-ийн тоглож байгаагүй багийг олно уу? Окей, А хөлбөр Hell Raisers, Б хөлбөр Falcons, В хөлбөр FaZe Clan, Г хөлбөр OG. Өвчид. Битэх. Яа, тодорхой шилцаа. Өвчид бол байгаагүй санагдаад байна. Hell Raisers байсан. Тэгвэл Liquid байсан. Бидээс өмнө юунд байлаа? Бидэд ямар ч тач оржсэн, стандинер орж ижсэн. Falcons байсан юм аа. Кост. Элүү шок. Театр бэти. Hell Raisers байсан санагдаад байгаа юм. Hell Raisers гэдэг чинь одоо нөгөө нэг CIS бүсийнхэн Тий. баг тоглолтог баг шүү дээ. Тий. Гэтэ би ямар ч өвжигийн биш өвжиг нэ.
Liquid-ийн өмнө нь ямар ч нэг багт байсан гэдэг юм. Тэр нь нэг улаан байсан. Тэгэхээр Hell Races байж магадгүй. Ааха. Үүлүү. Зүрцээ. За. Өвжийг сонгоч. Боломжтой ашиглахгүйгээр өвчийг сонгож байна. Ашиглахгүй өвжийг сонгоч. Өвжид бол надад байгаагүй санагдчих. За стример хорлоогийн 80,000 төгрөгийн асуултын эцсийн хариулт Г хувилбар буюу өвчийг сонгосон байна. За эцсийн хариултыг хавтаарцгаая. Yes! Гайхалтай. Тэр өөрийнхөө боломжийг ашиглахгүйгээр ерөөсөө шууд л мэдж байгаа юм шиг таагаад байна. За тэгэхээр дараагийн асуулт руу орцгоё. За одоо хариулчих юм бол 100,000 төгрөг хожих нь байна. За. Түүний 5 асуулт CS:GO-ийн анхны мейжерт ямар баг төрүүлсэн бэ? За энэ CS:GO-ийн анхны мейжер шүү. CS:GO-ийнх. А хувилбар Ninjas and Pyjamas, Б хувилбар Virtus Pro, В хувилбар Fnatic, Г хувилбар Natus Vincere. Яа. Надаа байж тээ. Ингэж би бол ийм нэг юм байна зав. NIP, Virtus Pro, Fnatic 3 угаасаа би бинтийг нэлээд амар байж байсан. Тэ. Винэс ханжаагаар Getrite-тэй NIP Forest Leader-тэй байсан тэр үед амар байсан гэж бодож байна. Гэтэ энэ асуултыг би Virtus Pro чинь хитэн байлаа. Хашаатай 2 NIP ч нэг 87 тигмэг гэдээ явчихсан шүү дээ. Тэ нэлээ амар үзүүлэлттэй байдаг байсан юм. Бүр амар үзүүлэлттэй. Тэгж жагаад Fnatic госоллоо. Юу л яалаа. Pronax идэртэй байсан юм аа. Fnatic чинь. Аха. За Fnatic. Зүг санаж. Fnatic. Тийм. Боломжтой ашиглахгүйгээр Fnatic. Үгүй. За энэ хувилбартаа хэр ихтэй вэ? Итгэлтэй. Стример хорлоо 100,000 төгрөгийн асуултан дээр В хувилбар Fnatic-ийг сонгосон байна. За баяр үргээ 100,000 төгрөгтэй болсон байна. Let's go. Йой. За 150,000 чат. 150,000 төгрөгийн асуулт. 2018 оны HLTV-гийн чагтыг тоглогчоор хэн тодорсон бэ? За энэ нэг жил болгон оны сүүлд 20 тоглогчийг зарладаг штэ. Хэ. За тэрний чагтныгээр нь хэн тодорсон бэ гэж. А хувилбар Simple, Б хувилбар Device, В хувилбар Coldzera, Г хувилбар Zaivo. Last 18 мод CS:GO байсан үе. Device-ийн яг тэр нөгөө нэг цом эвдэрдэг юу чинь юу Starladder байлгаа да. Цом Ингээд доороо эвдэрдэг тийм нэг тэмцээн байсан байдаг. Starladder-ын тэмцээн байгаа шүү дээ. Device-ийн. Тэгээ би тэрэн дээр 10 минут үжилээ. Тачи ботито Device Coldzera л биш. 18 он гэвэл Coldzera л биш. Zaivo бол болоогүй баха. Zaivo бол болоогүй. Аха. Simple юм уу Device ял нэг юм. 18 оны Navi 18 оны Astralis 2 нэлийн хүчтэй байсан. Гэр яг 50-50-ыг гараад ирэх юм бол яг Coldzera юм уу Zaivo алгуулчих واخ тий. Шок. Их бах тий. Шок. Мэдгүй. 50-50-ыг наваач. Simple. Боломжтой ашиглаж байгаа мөс эсвэл ашиглахгүй шүү Simple. Ашиглахгүйгээр Simple. Стример хорлоогийн 150,000 төгрөгийн асуултын эцсийн хариулт А хувилбар буюу Simple байлаа. Зөв бурууийг хамтаарцгаая. Тэгэхээр тэр зөв хариулж 150,000 төгрөгийн эзэн болсон байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт руу орцгоё.
За одоо нөгөө чекпоинт дээр үржин шүү. 200,000 төгрөг. 200,000 төгрөг. Йоо. Одоо ерөөсөө алдсан ч бай, онсон ч бай. Биш. Энэ дээр хариулцвал юм бол цаашаа алдсан ч 200,000-ыг авна л гэсэн үг. За. Because багт тоглож байгаагүй тоглогчийг олно. За. А хувилбар NBK, Б хувилбар Sampayos, В хувилбар Pro, Г хувилбар Lucky. Энд дээр 50 авъя. Энд дээр бол 50-50-ыг авъя. 50% авчих тий. Би Sampayos Pro 2 байсан гэж үзчихье. MBK ярин байлгүй нээс. За 50% стример хорлоо ашигласан байна. Тэгэхээр хасагдж байгаа хариултууд нь бол А болон Б хувилбарууд хасагдж байгаа. Тэгвэл lucky. Стример хорлоогийн 200,000 төгрөгийн асуултын эцсийн хувилбар Г хувилбар Lucky-г сонгосон байна. За Lucky. Let's go! Байсан байна. За одоо нэг боломжод осцчлаа. За, одоо нэг боломж байхгүй. 300,000 төгрөгийн асуултан дээр ирсэн байна. За асуултаа харцгаая. IEC багийн оролцсон анхны мейжрийн MVP шагналыг хэн авч байсан бэ? А хувилбар Simple, Б хувилбар Rain, В хувилбар Zaivo, Г хувилбар Jame. Ажирцаа. Зааж. Анхны орж байсан мажор чинь нэг юм. Үгүй. IEC ер нь хэдэн онд анх мейжрт орлоо? Чи миний санаж байгаагаар 22 өдөө 21. Анхны яг тийм мажор нэг ямар мажор вэ? Айвуу бол биш ээж магадгүй. Айвуу арай болов. И бодомж ашиглах уу? За тэг. Яа! Бодомжийг ашигласан. За. Тэр би Г хөлбөр Джеймиг сонгож байна. Г хувилбар Jame. Тэ. За хэр ихтэй. Оо би мяд бол итгэнэ. Окей, манай стример хорлоо. 8 дахь асуулт буюу 300,000 төгрөгийн асуултан дээр найдасаа асуух боломжийг ашиглаад эцсийн хариулт Jame-ийг сонгосон байна. Тэр зөв хариулт мөн үү эсийг, мөн үү буруу юу гэдгийг хамтдаа харцгаая. За Rain байсан байна. Зүгээр дээ, зүгээр. Энэ бол PGL Antwerp 2022 мейжор байсан. За тухайн үед FaZe Clan төрүүлсэн. FaZe бол одоо тоглолт болгон дээр Nuke пиклээд. За Nuke болгон дээр нь Rain бол маш онцгой тоглож исэн. За тэгээ болмоор Rain MVP авч ирсэн байна. За гэхдээ манай хорлоо маань 200,000 төгрөгийг алидийн халаалцсан байгаа. За тэгэхээр ямар ч тач оролцсонд баярлалаа. Ямар ч тач ихний асуултууд бол бүр амар хариуллаа шүү дээ. Боломж ашиглахгүй те. Эхний мажор нь Antwerp гинэ. Тэгээ ер нь гэхдээ 200 кат бол болчихлоо шүү дээ. Тэгээ ер нь яг ингээд асуултанд хариулахаар хэр сандард юм бэ? Оо амар юм байна уу. Чи яж байгаа тэндээс нь тэгээд нөгөө нэг хилээд нөгөө за манай стример хорлоо. Энэ хариултыг сонгосон байна. Тэгээд тэгвэл би ингээд дотор палтиг яваа. Яа, бүр амар зү. За. За хорлоо баярлалаа. Баярлалаа. Дэмэдэ баярлалаа. За тэгээд оролцох дараагийн оролцогчоор хэнийг оролцуулмаар байна? Комент хэсэгт бичээрэй. За тэгээд дараагийн контент дээр уулзлаа. Түр баяртай.